сонсогч та бүхэнд яруу мэндийг дахин хүргэе. Дэлхийн Монгол Шидэ хэмжээл радио 88.3-аас 7-ны даваагаас басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 26 оны пүрэв гарагийн дугаар шүтрхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Цанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар химэн шүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр боллоо. Корега мөн цэвэр тунгалаг цэнгэг Aqua Finhouse хамтран ажиллаж байна. Бил цонхоод дууж юмд хүргэе. За бүгдэнд нь үчимэнд манайхан хобоцохтой бэлэн л үсттэй. Билээ. Билээ. За ихчээ хэний тухай ярих гэж байна? За би өнөөдөр Блу хамтлагийн үлдсэн одоо 4 дахь гишүүн болох Антонио Коста танилцуулна. Тэр нь одоо аль нь вэ? Тэр нэг эрэгтэй байд шин. Нэг залуу байгаа. Яг нөгөө дөрөв чинь нэг нь харин арай намхна гэж танилцуулах. Чараг бахнар л урдаг үүлдээд байгаа шүү. Энд биш л энэ зураг нь өгч шин. Бараг өөдөөс чагийг ингээд авах шүү. Аа тэр нь би. Чанцаа тэр нь би ахгүй юу гэдэг ингээ өөрөж. Одоо зургийг өгч байна. Тийм. Тэ нөгөө нэг би ганцхан л дууныг клипээр нь мэддэг байхгүй энэ дөрвөн царайг гэлцэндөө байдаг штэ. Тийм. Үгүй би нэг л дууг сонсчихсон байхгүй. Тэнгүүд царай нөгөө одоо нас хурж өөрчлөгдөж тэгэхээр арай өөр харагдаад. Гоо сахны хаалганд орсон гэж дууссан шүү. Худлаа шал өөр болсон. Жинхэнэ худлаа хобоцох гэж. Жиггээс сац төрөж дээ. Энэ хэмжээд радиог шанцаад гэж ярьж байна. Миний чихний хажууг хаагуур өнгөрөхөө. Госохны хагалгаа. Та нэг хэдэм зохиогоод ярьчихад яагаад гэж. Худлаа уны бахан юм юм дөө. Хамраа янзлуулсан гişэн гэж мэгээд арьсаа татуулсан гэж бахан юм худлаа ярьсан байхгүй. За өнөөдөр энэ хүний тухай ярих нэ. За миний хувьд монголчуудад Дэжангам Олагт киноны Мин ноёдны дөрөөр танигдсан жүжигчин Жижинэгийн тухай танилцуулах нь. За энэ хүний тухай бараг 2 жилийн өмнө ярьж исэн юм байна. Тэгээ одоо YouTube хуудас маань устаа тэр хаанаас ч гэсэн өөрөө ярьсан юм өөрөө олж чадахгүй түрээд гэхгүй. Тэгээ одоо дахиад ярих гэж байна. 1971 оны 6 сард төрсөн 54 настай. Тэгтээ өрнөдөгч харагдаж байна уу? Нас сүүдэр хэд идэм шиг харагдаж байна. 50 зөө нэг 40 мөчтэй. Угаасаа нөгөө 30 эдтэй үеийнхэн зургийг хараад таа. 32 настай үеийнхэн зургийг харснаа 40 эдтэй юм шиг байна гэнэ. Тэгээ тэр гөгшин зургийг хаана байгаа? Энэ юм уу? Мөн үү? За би хараад тий. Одоо өгж байгаа нэг балтантай зураг байна. Энд гэхдээ 40 гаргасны үеийнхэн зураг. Үгүй 40-тэй л аргач. За тэгээ жангум тоглохдоо манай хүн чинь 32 настай байсан юм билээ. Сайхан нас. Сайхан насн дээр. Чи нас 32 та байсан шүү дээ. Цагтаа. Тэгсэн сая ихт 40 гарсан. Эд бужигнуулж байгаа үеийнхэн зургийг харангуйтаа энэ харуус 40 гарсан. Энэ минь ноёнд сонсоод бараг ами боолыг авчраа. Цаазлаа дөө. Алуулсан баг. Үгүй бас дурлалцаж магадгүй шүү дээ. Та жангумын оронд. За яа. Дэжангумын оронд өөр Дами гэдэг нэртэй. Ами. Тэрүүгээр күүгээл. Би нөө солонгос яваад рэл хийсэн шүү дээ. Тэрэн дээр энэ нэр нэг ордных нь гадна л. Энэ минь ноёнд байдгаа гэд нэрийг хийжсэн санагдчихлаа. Тэгээ зүгээс аачмаа солонгосчууд уулзах гад очсон л юм байна тийм. Очсон шүү дээ. Олдоогүй надаа. За жүжигчнэр ажиллаж эхлэхээс өмнө юу хийдэг байсан бэ? Тэгэхээр мэрэгжлийн таацгаа хийдүүлээ. Ямар мэрэгчлээ байсан бол тоогооч. Үгүй. Жангум тоглосон болохоор тоогооч л шүү дээ. Тэгвэл ноён байсан юм болоо. Мэдгүй. За жүжигчнэр ажиллаж эхлэхээс өмнө дүрслэг урлагдлалтаа сонирхолтой байсан байна. Тэгээ Мёнжи коллежид график дизайнераар төгссөн. Үндсэн мэргэжлийн график дизайнер. Төгснөөхөө дараа график дизайнераар ажиллаж агаад гэрэл зурагч нар мөн хэсэг ажилласан. Тэгээ тухайн үед сарын 400 мянган воны цалинтай байсан гэнэ. Одоо Монгол мөнгөөр бол нэг сая төгрөг хүрэх мөнгөтэй байсан юм. Тэгээд унааны мөнгө хэмнэх үүднээс байнга дугуйтай лашаас явж яадаг тийм хөрөөсөн. Тэгээд үүний дараа жүжигчнэр ажиллаж эхэлсэн 1997 онд сурчлагын модель 1998 оноос жүжиг тоглоод 1999 онд клипэнд тоглож жүжигчний гараа эхлүүлсэн. Тэгэхээр сурталчилгаа, жүжиг, клип гэх мэтчлэн байдлаар тоглоо авсан мэлээ. За тэгээ 2003 онд Love Letter хэмээх бүтээл тоглож олонд өөрийгөө тодорхой хэмжээнд таниулж чадсан. Үүнээс гадна уг ондоо 2003 ондоо дэлгэснээр гарсан Дэжангам киноны Мин Жонхо ноёдны дүрийг бүтээснээр алдрын оргилд хүрсэн байдаг. Тэгэхээр 2003 онд энэ Love Letter тоглоод тэгээ зэрэгцээ жангам тоглоолгод болцсон юм байна л да. Тэгэхээр нэг айхтар удаан бас нэг юм хүмүүс танигдаагүй явсан тиймэрхүү юм бол байхгүй болоод байна. Гэтэ гоё юм аа. Яг нэг юм ховслын тохироо бүрдэн гэдэг чинь нэг юм байх юм те. Зүг уран бүтээлээ олоод ингээд тоглолцвол олны танил болоход амарх юм дөө. Тийм шүү дээ. За Дэжангамтай холбоотой сонирхолтой баримтаас нь танилцуулах юм бол Дэжангам драмны дараа гарын үсэг зурах өдрлөг болсон гинэ. За тэгээ жүжигчин залуу маань очсон. Тэгээд очиод юу хэлсэн бэхээр фэнүүддээ би Мин ноёнтон бишээ. Би бол Жижин хий. Хэрвээ та нар Мин Жонход дурлаад энд ирсэн бол буцаарай. Хэлсэн юм байна. Гэхдээ энд бол
угаасаа Дэн Жангумын одоо Мин ноёнтноор л хайрлаад ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Дүрээр Өөр олон кинонд тоглолцсон юм шиг. Тэгж хэлсэн шалтгаан нь Мин ноёнтон бол баг төгс залуу гинэ. Тэгэхээр төгс төгөлдөр залуу. Гэтэл амьдрал дээр би бол ерөөс тийм төгс төгөлдөр хүн биш ээ. Одоо Мин ноёнтны дайнд хүрэхгүй. Тэгэхээр магадгүй Мин ноёнтыг бодож ирсэн бол би та бүхний одоо урмыг хугаалчих байхаа гэсэн үүднээс хэлсэн юм байна. Гэтэ тэрийгээ тэгээд яг энэ байдлаар тайлбарлаад хэлчихгүй. Би Мин ноёнтон биш. Би бол жижиг хий. Та нар хэрвээ надтай уулзаж ирээгүй бол явцгаа гэлчгэр чинь тэгээд эвгүй шүү дээ. Харин тийм л баг хөөгд байгаа юм аа шиг тий. За ингээд хэлснийхэн дараа бас хэсэг хүмүүс гараа явсан гэж шүү дээ. Чаавс гэх. Эн чинь мин биш байна. Тий. Тэгээ угаасаа Мин ноёнтон дурлаад ирсэн хүмүүс байсан учраас Мин ноёнтон биш гэчихэр тэгэл онцгой санагдсан байх л та. За гэхдээ дараа нэг нэвтрүүлд оролцгоё. Би тэгтээ тэр үед яг мэдрэл муутайгаа алтуурсан байсан бохоо. Тэрнээс хойш пен уулзалт хийгээгүй штэ гэжсэн байлаа. Тэр Ахиж их хүсэлгүй сүүл тухаарсан юм шиг байна. Нэрэл одоо хүн яг тухайн хүнд нь дурлаад гэхээсээ илүүтэйгээр киноныхын дүрэнд нь дурлаад л одоо тэр хүнийг шүтэж эхэлдэг шүү дээ. Тэг яг явцдаа тэр хүний хувийн амьдрал ч үгүй юм те хараад бас хүндэтгмээр мундаг ч юм уу амьдралтай хүмүүс бол байна. Гэтэл хөвчлэн дандаа дүрээр нь хүлээж авдаг шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн түрүүнд хүрж байгаа юм дүрэн л юм чинь. Тийм. За хамт тоглож байгаа жүжигчнээ гэрэлтүүлдэг юм жүжигч нь Дэ Жангум кино драмны Мин Жонгийн дүрийг бүтээснээр хүмүүс түүнийг хамтран тоглож байгаа жүжигчний улам тодруулан харуулж чаддаг ийм авьяастай жүжигч юм байна гэж онцлсан байдаг. Тэг үүнээс хойш нэг хэсэгтэй л зөөлөн даруу залуугийн дүрийн санал хэрсэн юм байна. Тэгээд яг нөө ирж байгаа санал гэл тийм төрлийн бүтээл тоглоодсэн чинь хүмүүс сүултээ ийм дүрээс өөр дүр бүтээж чаддгүй штэ гэж шүүмжлэх болсон. Ер нь жүжиглэх чадвар муутай штэ. Чи нэг Мин ноёнтой шиг л дүрийг бүтээдэг штэ гэж шүүмжлсэн. Хэвийн лөө. Тийм. За гэвч жүжигч маань дараагийн бүтээлээр нэлээд хувирсан. Тэгээд өөрийнхөө жүжиглэх чадвартай гэдгийг нотлон харуулж чадсан байдаг аа. За хамтрaalчаа танилцуулаад урагшлуулъя. Химшүчтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо тэгвэл хэлбэр болсон Корейка. За химшүчтэй холбоотой дараах зөвөр танд илэрж байгаа бол тогтцсон муудаа, сайн алдахгүй, буйлан даралт өгөөд эвгүй мэдрэмж төрүүлээ тэгвэл Корейгагийн химшүтний төрхлийг хэрэглээд үзээрэй. Химшүтний төрхлийг Корейга хазалтын хүчийг 38%-аар нэмэгдүүлдэг. За төрхлөх нь химшүтийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртай болоод ураараа идэх боломжийг бий болгодог байна. Тэгээ химшүт анх зөөх үед нэг буйлан юм орсон юм шиг жоохон эвгүй санагддаг шүү дээ. Тэр мэдрэмжийг л ерөөхдөө сайхан ингээд зэгцлээд өгчдөг гэсэн. Тэгээд химшүтний дотор талд ингээд нэмхэн төрөгчдөг. Тэгээ химшүтээ амны хүндэд одоо хийхээс өмнө мэдээж сайн одоо цэвэрлэхтэй усаар зайлах шаардлагатай байдаг шүү. За энэ маань дотроо гаатай, сэнгэнсэн, ам дагуулаагүй, буйл хамгаалагч гэсэн дөрвөн төрөлтэй байдаг. Тэгээ буйл хамгаалагч нь бол дотроо онцлог гэж зүйл байна. Химшүт буйлны хооронд хамгаалалтын болон зочрол шингээх давхарга үүсгээд буйлны мэдрэг байдлыг нь багасгаад ажиллах үеийн даралтыг нь бууруулчт юм байна. Тэгэхээр нөө химшүттэй ямар нэгэн хоол хүнс идж уухад нэг жоохон тухгүй байгаад байдаг бол мэдрэмжийг нь дарчна гэсэн үг. Яг үн. За мөн Корейга Max Seal гэдэг шинэ бүтээгдэхүүн маань химшүт болон шүдний завсраар хоолны үлдэгдэл орохоос 50 дахин илүү хамгаална. Нарийнхан хушуутай энэ хушуу нь химшүтний бүх хэсэгчийг түрхэх боломжийг олгодог бат бөх удаан барих зорилттой хнэ. За Корейга био формула гэж байгаа химшүт цэвэрлэх шахмал юм таблет байгаа. Шахмалыг бүлээн устай аяган дуусгаад дотор нь химшүтээ 3-5 минут хийгээд цэвэрлэх юм байна. Амны эвгүй өнөр үүсгдэг бактерийг 999 устгадаг. За мөн химшүтэнд ирэх толбыг арилгаад таны химшүтэнд шинэлэг байдлыг мэдрүүлэх нэ. Бүх хэмийн сангуудаар имарт номингийн сүлжээ дэлгүүдээр зарагдаж байгаа. Сошиал хаяг нь шүдний дагна гэж яах нэ. Баярлалаа хамтраажсан химшүттэй хоол идэхэд хүндрэлтэйгаа бол одоо хэлбэр болсон Корейга байлаа. Баярлалаа. За ингээд алдарсныхоо тухай мэдээллийг өргөжлүүлье. Та бүхэндээ Дэ Жангум киноны Мин ноёнтны тухай ярьж байна. За хобби гэвэл лего цуглуулах дуртай. Тэгээ шинсэгийн их дэлгүүрт өөрийн легогоор хийсэн бүтээлээс үзүүлэн болгож тавьж исэн удаатай байна. Тэгээ легоноос гадна машины жижиг хувилбаруудыг бас цуглуулдаг хоббитэй. Ер нь гарын урдуу сайтай. Одоо арьсаар ч гэсэн юм хийгээд хэрэглээ явцдаг. Тэг үүнээс гадна зураг дарах дуртай, өөрийнхөө авсан гэрэл зургуудаар үзэсгэлэн бас гаргаж байсан. За мөн тоглосон бүтээлд нь тэр нөө барьсан бүтээлсэн легоноос орж исэн гинэ. Цаана харах юм бол лего харагдвал өөрөө ер нь хийсэн юмнуудаа гэртээ байсан юмнууд авчаад тавьчихдаг юм уу да. Зөв. Тэгээд нэг удаа түүнээс сэтгүүлч ингэж асуужсэн гинэ. Гэр бүлийнхэн чинь энэ олон хоббиг чинь сонсоод ер нь юу гэж хэлдэг вэ гэж асуусан. Тэгсэн чинь битгий хэрэггүй дими балаа юм хийгээ яваа дээ гэж хэлдгээ гэж хэлсэн мэл. Тэгэхээр гэр бүлийнх нь бас ер нь жоохон олон төрлийн хийгээд хаар тий. Сэтгүү тадалтай. Дэмжидэггүй. Тэгтээ тэгэл одоо хийх юмаа хийгээл явдаг юм шүү ээ. Тэгээд ингэж яснийхээ дараа үгүй чи одоо ингэж яхаар ажилдаа илүү анхаарал та гэж гэр бүлийнх нь хэлж ийсэн гинэ. За багын мөрөөдөл нь өөрийнхөө гараар өөрийнхөө хэрэглэх бүр ингээ бүх эд зүйлсийг
өөрөө хийгээд тэрийг ашиглахыг хүсдэг тийм хүн байсан гэнэ. Гараараа бүх юм хийн гэж юу? Тий одоо бид нар юу Инженер гэдэг тий жишээлбэл шүдний сой идэх ч гэдэг юм уу хэрглэж болох бүх зүйлстэй тавилга бол тавилгаа өөрөө хийчдэг, халбаг бол халбагаа өөрөө ингээд зорж мараа хийчдэг ч юм уу. Бүх зүйлээ өөрөө хийгээд тэрийгэ хэрэглэдэг нэг тийм хүн болохыг мөрөддөг гэсэн. Би бас яг гэж боддог шүү. Одоо засвар инээ дээрээ гэлдэнгүү тавилга мавилгаа өөрөө бүгдийг хийчмээр юм шиг санагдаа. Тэгээд тий төсөөлцсөн ингээд төсөөлөлтөд бодчих юм хайхад болдог байхгүй. Тэ нөгөө төсөөллөө хайж балаарч ингээд хөвсөр хувцс дээр ч гэсэн тэгдэг. Бараг тэгдэг те нэг юм удаа хайгаа явуудахаар айгүй цулчдаг шүү дээ. Тэгээ тэрийг яг бодохоор зүгээр байдаггүй би дотроо төсөөлсөн юм байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг гаргаад өөрөө яг хийчих юм надад амарч юм санагдаад тий. Тийм шүү дээ нэг талаараа тийм. За жижин буюу газар хөдлөлтөй холбоотой мэдээллийг ярихгүй өнгөрчүүлэхгүй. Дин сайт гэдэг Солонгосын том сайт байдаг юм байна. За тэгээ уг сайтад жижинхий gallery буюу одоо жүжигчний фэнүүд нь хоорондоо жүжигчний тухай яриа, зураг хөргийг нь оруулаад өнөөдөр иймд оролцсон тийм ингээд ярьдаг фэн клуб шиг ийм одоо хэсэгтэй байна л да. Тэгсэн сүүлдээ юу жүжигчний зураг орох тий шаал өөр буюу газар хөдлөлтийн тухай хайсан хүмүүс дүүцэн гинэ. Тэгээ учир нь жүжигчин залуугийн нэр нь Жижинхи. За энийг жижинхи гэдэг хурдан хэлэхээр жижин буюу газар хөдлөлт гэсэн солонгос үгтэй төстэй байдаг. Тийм учраас шууд ингээ хайлт хийхээр энэ хуудас гараад ирдэг. Ингээл жижин буюу газар хөдлөлт гэж хайхаар энэ жижинхи жүжигчний одоо фэн клуб нь хуудас ингээ гараад ирчихдэг. Тэгээ бүр сүүлдээ газар хөдлөлтийн үеэр хамгийн эрэлттэй байдаг хуудас бол хувирцсан. Тэгээ цаг уурын алба үндэсний аюулгүй байдлын газраас ч хурдан газар хөдлөлтийн мэдээ ордог гэж тийшээ. Хүү ямар ч яаж мэддэг юм бол үгүй яг одоо энэ тэнд газар хөдлөх юм бол шууд ингээл энэ жоохон мэдрэгдлээ цаг уурын байдлаас газраас хурдан гэх юм сайгтэр юм. Харин тийм. Тэгээд өөрөө ч гэсэндээ их багталтай хэлжил. Уг нь тэг өөрийнх нь пен клубтэй пен хуудас байсан шүү дээ. Тэгсэн чинь тэнд битүү газар хөдлөлт болсон. Гоёо гэсэн нөөч байна. За гольфийн хаан гэж хэллэгддэг. Одоо баг 8 9 бодож баг 10 жил болсон бох уу 12 жил болсон юм бол. За 8-аас 12 ч юм уу гэж нэмээ яваад гэж боддог. За энэ хүүхд бол 8-аас 13 настай. Тэнийг чи багцаагүй мээрээ. Тэг шилээд тийм. 20-аас 30 орчим насны гэж дунаа 10 жил маань 16-аас 50 насны хооронд настай орчим настай л хүнтэй гэж наад их гоё юм байна шүү дээ. Хидтэй юм бэ гэвэл дээ тэх юм биш үү. За нэг 20-аас 50 хооронд л байгаа даа гэж. Инхээр их аюугаа сонсож байгаа. Тэгэхээр энэ жүжигчин манаас нэлээ олон жил гольфер хичээлж байгаа. Алдартнууд дундаас гольф сайн тоглодгоор алдартай. За мөн ийм төрлийн нэвтрүүлэг хүртэл орж исэн юм байна. За эмэгтэй эрэгтэйг үл ерөөсөө бүх хүмүүс дунд л алдартай байдаг юм байна. Зарим хүмүүс бол одоо эрэгтэй алдартай байлаа гэхэд эмэгтэйчүүд их дуртай байгаад байдаг. Эмэгтэй үзэсгэлэнтэй бүсгүй байлаа гэхэд эрэгчүүд их дуртай байдаг бол манай хүн аль талд нь л алдартай гэж байна. За мэдээж түүнийг одоо ч крашлдаг маш олон эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ ганцхан эмэгтэй фэнтэй биш ачаалтан жүжигчин залууд маш олон гей буюу ижил хүүснэн байнууд байдаг юм байна. Оо тийм үү. За тэд түүнийг Кэтуньон гэж нэрлэдэг. Монголоор орчуулах юм бол ижил хүүснүүдийн ерөнхийлөгч гэсэн очтой гэсэн. Тэгэхээр энэ үед ижил хүүснэ гэдэг тойлогоор орчихлоо шүү дээ. Өөрөө ч ижил хүүснэн фэнүүтэй гэдгийг мэддэг. Тэгээ нас хүүс харгалзахгүй тэ одоо фэнтэй байгаадаа маш их баярлж байна гэж бас хэлж ирсэн юм байлээ. Ер нь ийм ижил хүүснүүдийн сонирхдаг залуус гэж байд юм байна л да. Тэгээ тэрэн дээр нь ингээд жагсаалт магсаалт гаргадаг юм шиг байлаа. Одоо энэ жил хин одоо тэргүүлж явж байна те. Энэ жил одоо ижил хүүснүүд хэнийг сонирхож байна гэдэг. Тэгэнгүүт тэрэн дээр л ингээд жижигнүү жүжигч нилээн дээгүүр гарч ирдэг байсан гэсэн үг. Тэгээ одоо л жоохон өөрчлөгдсөн л байл л дээ. Сун соггүй жүжигч бас нилээн дээгүүр гарч ирж байсан. Янз янз л байт юм байл. За нилээн спортлогоо удаан хугацаанд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Фитнесээр хичээлдэг, бейсбол, уулан даврах гэх мэтчлэн хөдөлгөөн төв юм байлаа. Тэгээ нэг хэсэг хүмүүсээс бас хараал юу гэх сонсч байсан. За тэгэхээр эхнэрээсээ өөр бүсгүйтэй хайр дурлалын холбоотой болж байгаа буюу одоо араар тавилттай холбоотой юм бүтээл дүрх бүтээсэн энэ л дээ. Тэгээ нэг удаа нэг хүн гарын үсгийг авъя гээл тэгэхээр гарын үсгээ өгөө зогсож байсан чинь ардаас нь хүмүүс киноныхон дүрээс нь болоод хараажсэн энэ балиар залуу тийм яаж түүнийг хурж чадав гэл тийм балиар хөвтөлтаа гэж юм хэлээ. За мөн ярьслага өг нэг удаа ингээ ярьслага өгсөн байт гэхдээ сэтгүүлч асуусан гэнэ та өөрийнхөө бодлыг биш тэр дүрийнхээ өмнөөс ингээ надад хариулт өгөөч гэж хэлсэн. Тэгээд асуулт нь нууц замрагтай холбоотой юм асуулт асуусан юм л дээ. Тэгсэн чи өөдөөс нь яг нэг дүрийнхээ өмнөөс хариулж байгаа учраас үгүй нууц замрагтай болгоч гэсэн хайр штэ. Энэ ч гэсэн хайр гэдэг ингээ хариулсан чинь дараа нь энэ нөгөө сэтгүүлч асуусан эсгийг хасаад тэр чинь тий жижигний жүжигчингүй нуу замрагтай болох чинь сайхан штэ энэ бол хайр штэ гэсэн байдлаар ингээд тэр бичлэг нь нилээн хүмүүсийн дунд алдартай болоод дараа нь мэдээ гарсан жижигний жүжигчин завхаарлыг дэмжлээ гэсэн мэдээ гарчсан ба
Ямар хэцүү юм бэ? Бөө харааш Тэр чинь хамгийн аюулахгүй юу? Одоо ингээ видеог нь таслаа тавьчихдаг те. Яг гол юм нь хасангуудаа нэг тийм хэцүү хэсгийг таслаж чаар хүн буруу ойлгохдохоор байдаг. Тэг ялан пост ч юм уу хэлсэн ярьсны нэгээд хасаж бичнэ гэдэг чинь амар ахгүй. Тийм шүү дээ. Ер нь Юу яаж жиргүүлж магадгүй юм байхгүй. Тийм. Тэгэхээр нэг хэсэг ус нэлээ хараалгуулж исэн. Тэгээ эхнэртэйгээ хамт нөгөө киногоо үзсэн юм байна. Араар тавлт мавлтаа киногоо үзсэн чинь эхнэрнтэй хүртэл алгад болгох шигсэн гэж дээ. Эхнэр нь бас орж үзсэн гинэ. Тийм үү. Хажууд нь ядж байгаа гол дүр байгаа болохоор бас айхтар орж үзсэн юм шиг байна. За, селфиг бол маш чин сэтгэлээсээ хийдэг төрлийн хүн. Селфиг бол ингээд янзаар авдаг гэх юм уу. Тэр дундаас жижигний жүжигчний селфи бол бүр хүмүүст нэлээ онцгой санагддаг гинэ. Толинд бид нар ингээд зураг авахдаа зүгээр л ингээд зураг авчдаг гэсэн чинь жүжигчин маань ингээд нэлээ олон тойл тавьж байгаад ч юм уу ийм эрээ мэраа юу гэдэг нэлээ олон толны дөрөөр авдаг тийм. Тэгээ хүмүүс бараг одоо зураг авж байгаад толиндоо сорогдоод орчихоо гэж бодтол тийм олон толинд зураг авахулдаг гэж байгаа байхгүй. Бас их сэнэ үнцгэлэн. Тийм тэгээ мөн инстаграмда өдөр болгон зураг оруулна. Өдөр болгон оруулж байгаа зураг нь яг нэг ижлэхэн царайны хувиралтай. Яг л нэг ижил инээгээчгүй Төв баярлаачгүй яг л ийм энгийн юу гэдэг төв царайтай. Яг тийм зургуудаа өдөр болгон оруулдаг. Тэгээ өөрөөс нь асуусан маа та яагаад ингэ нэг ижил зураг оруулаад идэм бэ гэсэн чинь. Уу наа чи өөр хувцас зураг авсан газар нь өөр байгаа. Тэгээ царайны хувиралтай тайлбар өгөхдөө үгүй миний ингээ зургийг харж байгаа хүн тухайн үед одоо гонигтай жуулжуулна. Тэгээ би ингээ ярьж байгаа зураг авахулчлаа гэж одоо гэтэл тэр хүн гонигтай хүн харж ижуулна те. Эсвэл ингээ үнэхэр жаргалтай ч хүн харж ижуулна. Тэгэхээр би алтан дундажаа барайд те. Айл хүмүүстэй зориулаад би юм жоохон ямар царайг юм ярим бэ? Төвийг сагсан царайтай л ингээд зураг авдаг. Өглөөчгүй баярлаачгүй царай юм уу? Яна энэ уцаа хүртэл яг нэг газар бариад нэг л зураг авд юм биш. Тийм бааз. Хүн нэрээ. Та инстаграмаар ороод үзэрэй нэрээ. Эхнээс нь үзэж байгаа сүүл рүү уйдчихсан юм байлээ шүү. Харин нэрээ баг нөгөө уцаа яг нэг хэвэн барайл яг адилхан нэрээ тийм байна адилхан. Тийм бааз. За нэг иймэрхүү зураг авдаг. Гэрлэлт рүү орцгоо жүжигч маань 2004 оны 11 сарын 19-нд гэрлсэн 2005 онд 2005 оны 10 сард том хүүн 2012 оны 3 сард баг хүүн эдэлсэн 2 хүүтэй. За их нэртэйгээ танилцсан түүхээс нь танилцуулбал гэрэл зурагчнаар ажиллаж байх үедээ буюу 1994 онд их сургуулийн төгсөлтийн хонхны баярын зургийг авахар явдаг гэсэн гинэ. Тэгээ нэг удаа бас л нэг сургуулийн төгсөлт дээр очих болоод тэгээ зураг авсан чинь тэр зураг авахулж ирсэн төгсөгчид дундаас нэг бүсгүүд анхны харцаар дууралцсан. За ингээд дугаараа солилцоод би ингээд чамаа хүлээх учраас чи заавал залгаарай гэж хэлсэн. Яагаад тэгэхээр магадгүй тэр бүсгүүд өөрөө таалагдаагүй ч гэж болно шүү дээ. Учир зүггүй холбогдохоос илүүгээр тэр хүн таалагдсан бол над руу холбогдвол би бас найрж болох юм да гэсэн нэг ийм байдлаар гэх юм. За ингээд нөгөө бүсгүүчийн зайлвал холбогдоогүй шүү дээ. Тэгээ хүлээсэн холбогдоогүй шүү дээ. Тэгээд 7 хоногийн дараа холбогдсон юм байлээ. За ингээд энэ хоёр маань 7 хоногийн дараа үерхэд 7 жил үерхсний эцэст бас ингээд 7 хоногийн дараа үерхэд 7 хоногийн дараа холбогдсон. Тэгээд нийт 7 жил үерхэд эцэст нь гэр бүл болсон. За түүний ихнэр өөрөөс нь 4 насаар дүү. Тэгээд тэдний гэрлэх үед жүжигчин залуу ид мандж исэн. Бүр үнэхээр алдар нэр нь бүр ингээ ориглоо хүрсэн байсан учраас эргэн тойронд хүмүүсгүй чи ийм чухал үед хүнтэй сууж яах юм бэ? Хойшлуулаач гэж хэлжсэн боловч жижигний жүжигчгүй би энэ хүнтэй сууж байгаад ерөөсө огтхон харамсахгүй. Би өөрийн сонголтондоо итгэлтэй байна. Тийм учраас би одоо хормоо инэ гэд одоо алдартай байх үед ойрмайсан. За түүний ихнэр алдартай зар сурчлагын компанид график дизайнераар ажиллаж байгаа гэсэн тийм мэдээлэл гэрлэх үед нь гарч исэн. Одоо л яг ямар ажил хийдэг мэдэхгүй ямар ч тийм салбарын л юм шиг л. За мөн найз зүгтээ гэдгээр хүмүүсээс нуудгүй байсан. Энэ хүмүүс чи янз янз штэ ингээл нуух хүмүүс байна. Нуухгүй алдартан байна. Тэгэд одоо бол ер нь хөвчлэл нуудаг штэ хүнтэй үрживэл бөөнд дулаан шууган болоод хэрүүл оруулж болчдаг. Гэтэл жижигний жүжигчин би найз зүгтээ аль болох хурдан л гэрлэхийг хүсэж байна гэж ярьслаа өгч ирсэн юм байна. За нэлээд чих зүүлэн те. За найз жуулсангүй жүжигчин гинт залгасан нэг өдөр залгаад нэг дугаа аваад өгч хэлсэн гинэ. Тэгэхээр яаж байгаа юм гэдэг асуусан чи үгүй ээжт чи ингээд тэгээд явмаар байна гэдэг хэлэхээр нь гү чи надад хэлж яхаар ээжтэй хэлээч гэдэг хэлсэн ба. Гэтэ тэгж хэлснийхээ дараа манай хүн учир зүггүй дугуй хайсаар байгаад өөрөө дугуй авч өгсөн. Тэгээд нөгөө авч өгсөн найз нь дугууг нь бараг 7 хоног унсан юм уу тэгээд алдсан юм байл шүү дээ. Иш чаа бас. Уул нь аваад өгсөн юм байна. Аваад өгсөн. Юм жигтүүл гэтээ над чи юм шиг би ингээд хүмүүс юм хэлэхээр гүй гэдэг дараа нь тэрийг хийж өгдөг шүү дээ. Эхлээд нь үгүй гэж хэлж үздэг байхгүй. Тэгээ дараа нь ингээд сэтгэлд ингээд ихчтэй нэг машаа явуулж өрөө. Гацаад бүр үгүй ч хийж байна. Үгүй ч гэж сууж хийжтэй. Машаа ойл дэмжээ шүү. За нэвтрүүлгийн дэмжээлагчийг танилцуулъя. За нэвтрүүлгийн дэмжээлагчаар Dets брендийн дээл
дэмжиж ажиллаж байгаа. За дээд брендийн наадмын тэрлэг цамц 50,000 төгрөгөөс 128,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм үнээр. За дээд брендийн нэрийг эхлээс эцсийн дээдс гэж хүмүүс бодоод байдаг. Гэхдээ үнэн эрэхтэй болохоор гүйж дээдс буюу сайн үсийг илэрхийлдэг юм утгатай юм байлээ. Дээдс брэнд нь өндөр ашгаас илүү үнцэн бүтээгийг хэрхэмлэн илүү олон хүн баяр ёслол болон өдөр тутамдаа үндэснийхээ хувьцаар гоёосой боломжгүй нэр сонголтоо хийгээд хэмнэлт бий болгоосой гэдэг үүднээс бүтээгдэхүүний үнэ тогтоодог байна. За нэг загвараас цөөн гараад мөртлөө өнгө загварын хувьд сонголт ихтэй байдаг юм байна. Тэгэхээр та худалдан авах хүсвэл Store Buy болон Landeman Pocket ашиглан 4-6 хүн авах боломжтой. Хаяг байршлын хувьд 2 салбартай. За эхний байршил нь замын цагдаагийн эсрэг талд Соёлж Моллын 5 давхарт 523 тоод, холбогд утасны дугаар 8889 1074 гэсэн дугаарлал холбогдорой. Салбар 2-ын байршил нь Ихнэлхсын баруун талд бэлэг их дэлгүүрэн 3 давхарт байрлаж байгаа. Холбогд утасны дугаар 9442 5854 гэсэн дугаарлал холбогдорой. Баярлалаа. Өчтөр битэр дээлийн өмсөн тийм ээ. Тэгс. Хөлийг аваасандаас баярлалаа. Дээдс брендийн дээл дэмжиж ажиллалаа. За баярлалаа. Болсон шүү дээ гэж. Одоо цаашнаас өөр юу ярих гэдэг юм бол. Тэрий ч одоо дүүн машина ярьчих юм болов уу сандраа. Гэс өөр юм яриулахгүй дээл мэлээр. Түмэн мянга хүн гэрчээр байгаа. Би тэгтээ яагаад танд машин авч өгөх вэ? Би ч өөрөө мөнгөгүй өөртөө ч машин байхгүй би одоо 2 өдөр машины юмарч машин байж болно шүү. Юмарч ямар машин? Сахлын машин байж болж байна. Тийм ээ? Хумсны машин байж болж байна гэж бодолтой. Дүүн танд төрсөн өдрөөс чи хумсны хутга авч өгье. Тэр чи машин биш байна. Би машин л авна. Араа ингээ автоматар ажилдаг байхгүй юу? Өөрөө ингээ тойруулаад авчдаг. Яг авах юм уу тэгэж? Тийм ээ. За тэгвэл болж. Тийм байдгүй шүү. За үргэлжлэн дараагийнхаа мэдээллийг алдарсан лугаарай тийм ээ. За Блу хамтлагийн дөрөвт гишүүн болох Антони Коста. За Антони Даниэл Коста 1981 оны 6 сарын 23-нд дурсан одоо 43 настай Английн дуучин хайц хогч байгаа. Блу хамтлагийн гишүүн гэдгээр нь хүмүүс бол илүү сайн мэднэ гэсэн. За тэгээд эрт амьдралаас нь дурдвал Коста Хойд Лондонгийн Эндгвар гэдэг хотод төрсэн юм байна. Тэгээд Коста ойролцоох Бернанд дах Хендон гэдэг сургууль суралж ирсэн юм байлээ. Тэгээд хагас гэрэг хагас еврей гаралтай хүн гэдэг. Ер нь бол бахархдаг дөө. За Ларнака дах Америкийн академид суралцж төгссөн. За ер нь бол гэр бүлтэйгээ маш их ойр дотн буюу гэр бүлсэггүй юм билээ. Гэр бүлийн ур амьсгалтай орчинд өссөн учраас багаасаа урлаг дуу хөгжимд дуртай байсан. Ээж нь түнд дуу хөгжимд урлах боломжийг нь бүр байнга дэмждэг байсан. Тэгээ яадаг байсан гэхээр караоке тэмцээнүүд гэдэг болдог штэ. Задгаа мадгаа ингээл ямар нэг тэмцээн болох заавал очиж оролцдог байсан гинэ. Тэгээ бас жүжиглэх урдагтаас оролцсон байсан. Ингээ гэр бүл маш ихээр дэмждэг гэсэн учраас Антони өсвөр насндаа өөрийгөө жүжигчин болоход ер нь бол сорж ирсэн. Тэгтээ дуучин болно гэж бол хүсэжсэн ч гэсэндээ яг юу гэдгийг арайч барахгүй хаа гэж өөртөө жоох итгэлгүй байсан юм байна. За ингээ сургууль сурж байхдаа жүжигийн дугууланд орсон байгаа. Тэгээ анхны дөрөвдөө сургууль дахта бүтээсэн ба. За Грант Хилл гэх BBC-ийн өсвөр үеийн зориулсан олон англи кинонд бас тоглож ирсэн. Энэ болохоор телевизийн анхных нь дүр юм байлээ. За тэгээ тухайн үедээ сургуулийнхаа драмын клубт бүр байн хамгийн идэвхтэй гишүүнээсэн тайзны уран сайхны тоглолтод бол байнга оролцдог байсан юм л да. За тэгээ өөрийгөө юу гэж ярьдаг гэхээр миний эцэг бол хүчрэхэг грек хүн. Харин ээж маань сайхан сэтгэлтэй халамжтай эмэгтэй. Намайг өөрийнхөөрөө байхад үргэлж дэмждэг байсан учраас би одоо л гэж олонний танил болсон гэж хэлдэг юм билээ. Маш ерөн дараа хүн талтай юм билээ. Хоёул ер нь ижил төстэй хоёр хүн л яриад байна гэсэн. За тэгээ дуу хөгжмөнд дуртай байсан. Тэгээ караоке уралдаанд ордог байсан. Сургуулийнхаа тэмцээнд оролцож байгаа. Тэгээд сургуулийнхаа дууны тэмцээнд оролцсон гоо хүмүүсийн анхаарлыг илүү татаж эхэлсэн гинэ. Тэгээ хүмүүс хэлэхдээ "Ви чи жүжигчин гэж яхаар дуучин болов яа. Энд чи бүр лагд болд юм биш үү?" гэж ингэ санал тавьсан. Нэг тийм сургуульд гоц хүүхдүүд байдаг шүү дээ. Юм чаддаг. Тий, юм чаддаг. Одоо шинэ урлагийн үзлэгэр бүр цойлоо гараад ирдэг. Тийм л байсан. Би дүүн урлагийн үзлэгээр бүжгэлдэг байсан бол та итгэх үү? Итгэх. Альтернатив аваад. Би гитар дараа дуулдаг гэсэн итгэвчгээд. Чи бүр наа ятг дардаг гэд итгэх үү? Дүүн морин хорт тоглож шүү. Тэгээ би ч бас морин урж тоглолдог л доо. Төгөлдөр хуур бас тий, тэгээ ингээд одоо ингээд намаа ингээд ятг дардаг ч юм уу мориор оролдог. Хин ч итгэхгүй байхгүй. Тэгээ урлагийн үзлэгт оролцдог л байсан шүү. Тийм шүү дээ. Тий, тэгээ та өөрөө хэлээгүй үстэй. Хэлээгүй байснаа итгэхгүй юу гэсэн үг юм. Гадаад нөгөө нэг юундаа таарахгүй байхгүй юу? Гадаад юундээ таарахгүй. Юу гин гадаад өрдөрхөндөө. Та хар бас ятгах тоглолтол царайтай юм биш үү? Ятгах царай. Бараг ятгах шиг л харагдаж юм байна нэг ч. Үс мөс ч нөгөө юу шиг нэ. Дон гэдэг нэг онц татхад бол бас л болно. Болохоор харагдаж байгаа. Нэ тийм үнэн. Ятга аам явуулга. За ингээд багасаа л болохоор Майкл Джексон, Жорж
Мишель нарын одоо уран бүтээлчдэд маш дуртай байсан. За суралцсан сургуулиуд нь бол хэд хэдэн академиудаас суралцсан байт юм билээ. Аав нь грек Кипр гаралтайсан учраас хэсэг хугацаанд Киперт бас амьдарч байсан. Тэгээд олон соёлын нөлөөлөл нь одоо өссөн нь болохоор түүний дуу хоолой өөрийгөө илэрхийлэх чадамд нөлөөсөн гэж ярьд юм байлээ. За тэгээд гэр бүл нь бол үнэхээр юм бүр улаан галзуу пенүүднийг хэлж болно. Тэгээд гэр бүлийн хандлаар хэлэхдээ болохоор би хатууч гэсэн хатуу хүмүүжүүлэр одоо хүмүүжүүлдэг байсан ч гэсэнтэй тийм ээ хайртай би бидээ маш их хайртай юм гэр бүлийн уур амьсгалтай ийм орчинд өссөн. Тэгээд намайг үргэлж өөрийнхөөрөө байхад дэмждэг. Юу ийх вэ гэхээр ер нь бол байн гасаалттай танк шиг ард нь байж идэг хүмүүс гинэ. Аав ээж гэр бүл нь бол тэгээл гэдэг байсан. За ингээд жүжигчин болохын мөрөөддөг байсан ч гэсэнтэй яг дотроо болохоор дуучин болно гэж бодоод байсан өөртөө ерөөсөө итгэлгүй байсан. За тэнгуүтээ нууцаар дуу бичиж гисэн ба. Өөрийнхөө хэмжээнд л гэсэн. Тэнгүүтээ найз нөхөддөө одоо яг танилахаа хүрээнд л дуулж өгдөг өөр хүмүүсийн өмнө ерөөсө дуулдаггүй байсан. За тэгээд олон дуугаас бичиж өгснөөр энэ нь блүү амтлагт одоо орох үндэс суурь нь болж өгсөн юм билээ. За ингээ 18 настай орчим байхдаа тийм ээ 18 настай байхдаа уран бүтээл жүжиглэлж дуулах сонирхол болохоор би тэгвэл мэрэгжлийн төвшөнд хүрэх ёстой юм байна гэж сонирхож эхэлсэн ба. За тухайд хэд хэдэн шоунд тоглож байсан ч гэсэндээ ер нь илүү том тавцсан дээр гараа тийм илүү том тайзан дээр гарья илүү олон хүнд хүрье гэж өөрөө бодож байсан ба. Ингээд Антонио болохоор Дункан Джеймс за тэгээд Дункан Джеймстэй болохоор жүжиглэлт караоке уралдаанаар энэ хоёр танилцчихсэн гинэ нэг газар хамт байжсэн. Тэгээд 1990 оны сүүлээр хамтлаг байгуулахдаа Дункан анх санал гаргасан буюу би ингээд нэг хамтлаг байгуулах гэж байгаа чиний ирүүл яад юм бэ гэдгийгсэн. Ингээд Дункан Антонио хоёр Лираныг дуулах хавьяастай залуу гэдгээр мэддэг байсан. Тэгээд ингээ холбогдоод ер нь бол найзуудаараа танилын үргээр холбогдоод байгуулагдсан баа юм л да. Эндээ удалгүй Simon Web нэгдээд дөрвөн гишүүнтэй Blue хамтлаг бүрдсэн байдаг. За Blue гэдэг нэрийг болохоор 90-ад оны сүүлчийн R&B уур амьсгалаа санаа аваад энгийн, цэвэрхэн, мартагдахгүй нэр гэж үзэж сонгосон юм билээ. Тэгээ нэг богино нэр байх тусмаа хүмүүс мартдаггүй юм байл та. Blue гэд хэлэнгүүд нөгөө хэлэхэд амар тэгээ мартдаггүй гинэ. Их уртахаараа жоохон хэцүү, хэлэхэд хэцүү байгаад хэцүү гэдгсэн байлээ. За тэгээд хамтлаг байгууллагад дөрвөн гишүүнтэй болчлоо. 2001 онд гарсан анхны сингл All Rise нь гарч ирээд Их Британий чартын 4-р байранд нь шууд салгарсан. Тэгээ араас гаргасан дуунууд нь буюу за ялангуяа One Love зэрэг дугаараа олон улсад амжилтанд хүрч чадсан юм л та. Антонио Коста яг хамтлагтаа юу хийдгийсэн бэ гэхээр төвийн хоолой буюу одоо дунджийн барьдаг байсан. Тэгээд бокал бол юу нэмэлт хоолойг хариуцдаг байсан юм байна л да. Тэгээд юугаараа ялгардаг одоо имиж нь ямар юм гэхээр харц, хөдөлгөөн, тайзан дээр өөртөө ихтгэлтэй байгаа байдалд нь бинүүдийн хайртай гишүүний нэг болгосон буюу харц нь юугаараа татгсан нэг юм зөөлхөн. Гэтэ энэ одоо юу юм бэ? Минь ноёнтад чи ижлэгэн харцтай юм шиг санагдаад байна надаа. Минь ноёнгийн харц нэг юм төв. Тэгээд нэг юм жохон гунигтай ч юм шиг. Төв гунигтай харцаа. Одоо юу юм бэ? Нэг тиймэрхүү санагдаад байт юм аа. Надад л. Одоо ингэ хараач. За тиймэр гуниг гуниг хангалсан гэж. Бараг Юу дуу юм гарч бэ? ирнэ. Нэг юм төв нэг юм л харц. Төв хүн байна уу? Төвийн хүн үү? Хотын бүсийн хүн. Тийм ээ. Тэгээд өдөө нэг штэ гэдэг шиг. За юм байна. Тэгээд өөрийнх нь дурсамжаас хамтлагт орсон яг анхныхаа дурсамжаас ярихаар бид зүгээр ийм одоо үеийнгийн найзууд байсан. Гэтэл гинэтэл дэлхийд даяар маш алдартай болно гэж хэн нэгж төсөөлж байгаагүй. Бид зүгээр л хамтдаа хөгжим тоглоод хөгжилдөж ихээсэн. Тэгээд юу болцсон? Ийм алдартай хамтлаг болцсон гэж дурсан байдаг юм байна. Тэгэхээр гоё юм шиг тий. Бүгд ийм найзуудаараа хамтлаг байгуулсан гэх юм. За амдралчаа танилцуулаад үргэлжлүүлье. За цэвэр тунгалаг цэнгээг амд Aquafina усыг танилцуулъя. За Aquafina усанд дэлхийд борлуулалтаараа төдийгээс чанар стандартаараа тэргүүлдэг савлсан усны нэг 40 гаруй орны сая хэрэглэгчдийн сонголт болсон ингэ явж байгаа гэсэн үг. За Aquafina хүний биеийн одоо эрдэсийн зохистой харьцааг хангасан калий, натрий, магний зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг. Калийн бикарбонат өндөр байдаг учраас хүний биеийн хүчилжүүлэлтийг тэнцвэржүүлэхэд тусалдаг байна. Ер нь бол одоо бид нар ч нэг усаа уугадаг хүртэл доторх найрлагыг нь хардаг. Одоо нөгөө тийм илүү одоо чанартай гэх юм уу тийм ус хэрэглэдэг болсон байл шүү дээ. Аа. За тэгээ олон улсын чанар стандартыг хангаад үйлдвэрлэлийн эхний шатнаас эхлээд хэрэглэгчдийн гарт очих хүртэл бүхий л дамжлаганд Америкийн нэгдсэн улсын FDA хүнс эмийн хяналтын газраас баталгаажсан PepsiCo гэдэг компаниас тавьдаг шалгуур үзүүлэлт болох Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэдэг юм байна. За тэгээ орчин үеийн хэрэглэгчдэд байгаль дээлдэг бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгодог бас энэ үед Aquafina ус нь хүн тунгалаг дахин боловсруулахад хэлбэр савлгаатай байдаг нь илүү үнцэнтэй гэж. Дахин боловсруулж тийм сав. Дахин боловсруулах тал дээр нэрээ чухал шүү. Ер нь одоо бид нар чинь бохирдол бол нэлээх үүсгэж байгаа тогмог гэл. Тэгэхээр тэрэн дээр худалдан авалтаа хийх
Гэхдээ ч гэсэндээ энэ маань дахин Тийм шүү дээ. Одоо хог боловсруулах айлтад дийлэхгүй шүү үгээд тэр дээ. талаас нь харуулах зүгээр юм байна. Байна. За одоо олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн сая ус дурдсч те дэлхийн 40 гаруй орнд борлуулагддаг. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч гэдгээр өөр онцлогтой юм байлаа. Их орондоо албан ёсны онцгой хэрэгтэйгээр үйлдвэрлэж орж байгаа юм байна. Савлгааны хувьд бол дахин боловсруулахад их хялбар гэдэг нь өөрөө бас айгүй гоё болчихж байгаа гэсэн үг тийм. Манайхан ч одоо сүүлийн үед айгүй юу байдаг болоод байгаа ш дахин боловсруулдаг бүтээгдэхүүн хэрэгэлдэг болчиход байгаа. За ханаас авах юм бэ гэхээр CUG-25 E-Mart номин E-Mart сансар E-Mall оргил All Store-оос авах. За бүх дэлгүүрээс авах боломжтой юм байна. Тийм байна. Холбогдох утасны дугаар 75 75 4 тэг 75 75 4 тэг гэсэн дугаарлал холбогдож мэдээлэл авч болох нэ. Social hag нь Aquafina Mongolia гэдэг харахад ирэхнээ баярлалаа хамтран ажилласан цэвэр тунгалаг цэнгийн хамт Aquafina байлаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн мэдээлэлээ үргээ. За өөрийнх нь дурсамжаас ингээ хүргэсэн. Тэгсэн хамтлаг завсарласан буюу тарсан шалтгаанууд нь бас тайлбарласан. Тийм би яагаад тарсан бэ гэдэг нь хүргэгүйсэн. Бүлээн хамтраг тарсан. За тэгсэн хамгийн том шалтгаан нь хит их ачаалал ядаргаанаас ус юм байна. 2001-ээс 2005 оны хооронд төлөө хамтлаг маш хурдтай амжилтанд хүрсэн. Ерөөс 4 жилийн дотор бүр дэлхийн хийд хамтлаг болсон. Тэгээ олон улсын тоглолт, бичлэг, сурталчилгаанд бүр тасралтгүй ажилласан байгаа байхгүй. За тэгээд Антони Коста болон Самуэл Веб дараа нь ярьсан ярилцлаганд болохоор бид үнэхээр залуу байсан. Бүхнийг хийж чадна гэж боддог байсан. Гэхдээ бие сэтгэл хоёр нэг л өдөр бүр ингээд дахиж сэхгүй боллоо туйлддаг юм байлээ гэж хуйлцсан байлээ. Тэр нь 4 жилийн хугацаанд бүр байдгаа шавхацсан гэсэн. Үнэхээр ядарсан. За дараагийнхан том шалтгаан юу байсан гэхээр хамтлагийн дөрвөн гишүүн дөрвөлээ ганцаарчлсан уран бүтээл хийх хүсэлтэй байсан. Ер нь бол дөрвөн тал дөрвөлээ дуучин болохыг хүсэж ирсэн. За хамтлагаар явжин гэхдээ ганцаарчлсан уран бүтээл хийя л гэж бодож ирсэн юм байлээ л дээ. За Антони Костио бол 2006 онд өөрийнхөө синглийг гаргасан. Сами Веб болохоор 2005 онд соло цомгоо гаргасан. Лир Аян Шолцсон мөн адил өөрийнхөө цомгийг болон жүжигчний хуваар явж ирсэн. Тэгээд энэ нь болохоор хамтлагийн уран бүтээлчдийн тэр уялдаа зорилго буюу бүгдээрээ тус тустай уран бүтээл хийж үзмээр байгаа юм байна гэдэг санал нь нийлсэн учраас хамтлаг гэсэн үг завсарласан ба. За дотоод зөрчил харилцааны асуудал байсан уу гэдэг таамаг бол гарч ирсэн. Энэ дөрөв хоорондоо нийлэх ойлцсон юм шүү. Тэгээд дээрээс нь хамтлагийн хоёр гишүүн хоорондоо холбоотой буюу бэлгийн харилцаад бол таарсан шүү дээ. Тэгэхээр бас эндээс айгүйх таамаг гарсан юм билээ. Хоорондоо таарахаа ойлцсон. Тэгээ хэцүү болцсон юм болоо даа гэд. Гэтэл энэ болохоор бүр хоорондоо бүр тэгэж амар муудалцаад өсөлтөнд дайсан болсон гэдэг бол баримт байхгүй. Гэтэ шийдвэр гаргах менежментийн асуудал заримдаа уран сайхны чиглэл дээр санал зөрөлддөг байсан гэж ярьсан. Гэтэл хамгийн том шалтгаан нь юу юм гэхээр хит их стресс энэ одоо харилцаанд болохоор эцсүүлтний хамтлагийг тарах шалтгаан болсон гэдэг юм. Тэгэхээр тэгж их ачаалттай, стресстэй ажиллаж исэн л болж таарад байгаа юм л та. За гэтэл 2005 онд ингэсэн юм байлээ. Boy band-уудын алтар нэр буюу ер нь хамтлагуудын алтар нэр нь буурж эхэлсэн. Тэгээд шинэ төрлийн pop, R&B, rock чиглэлүүд хамгаалж гисэн ба. Ер нь бол нөгөө цаг-цагаар байдаггүй гэж өөрчлөгдөж гисэн л дээ. За тэгтэл нөгөө бүлээн хамтлагийн зах зээл дээрх тэр амжилт нь баг багаар буурах хандлагатай болсон. Тийм учраас хэсэг завсарлага аваад хувийнхаа уран бүтээлийг тус-тусдаа соло уран бүтээлээ хийгээд үзье гэж тарсан. За тэгээд энийг юу тайлбарласан гэхээр манай хамтлаг албан ёсоор ерөөсөд хараагүй. Түр амралтаа авсан л гэж тайлбарладаг. Гişүүд хэд хэд удаа онцлсон байдаг. Бид хизээж албан ёсоор хараагүй зүгээр л амрах хэрэгтэй байна гэсэн. За энийг ч гэсэн баталж 2011 онд иргэн нэгдсэн байдаг л уран бүтээлээс сэргээсэн байдаг. За тэгээд Антонигийн хувьд бол өөрийнхөө он цомгийг 2006 оны 2 сард анхны соло синглээ бас гаргасан байдаг. Бас ч юмгүй бас амжилттай гаргасан юм байлээ. Анхных нь цомог нь болохоор зөвхөн Японд гарсан юм байлээ. Японд Globe Records нэртэй дуу бичлэгийн компаниас зөвхөн Японд худалдаалагдсан гэсэн өөр газар юусаа зарагдаагүй. Тэгээд театр, мюзикл, тайзны тоглолтод хэд хэд оролцож байсан. Тэгээд энд яа оролцсон гэхээр тогтмол орлого олох хэрэгтэй байсан. Тэгээд дээрээс нь мартагдахгүй байх гэдэг нэг чухал юм байна л да. Нэр хүндээ хадгалах хэрэгтэй байсан. Уран бүтээлийн шинэ эрэл хайгуул их үүсвэр нас болж исэн маа. За мөн телевиз реалити шоунаас олсон орлого буюу хэд хэд одоо шоунд оролцож байсан, телевизийн нэвтрүүлэгт бас оролцож байсан. Тэгээд энэ шоуны оролцооноос болохоор хошин шогийн одоо хошин реклам байна, сурталчилгаанд өргөдөд цалиус авч амьдралаа залгуулдаг болж байгаа юм л да. Яа бас нэг өөр юм хийдэг юм гэсэн чи подкаст дуу гаруулал радиогийн хөтлөгч бас хийдэг юм билээ. Бусдыгаа бодвол нөгөө уран уншлага гэж ярьдаг шүү дээ, тий. Театрын чиглэлээрээс учраас уран уншлага, хоолоо оруулах, дуу оруулах зэрэгээр бас нэлийн ажил. Арай бас илүү нэг авьяас чадвартай юм уу? Бусдыгаа арай бодвол илүү юм хийдэг юм билээ. Зар сурталчилгаан загварын гэрээнд бас хэд хэд болж исэн. За Жорж Арманигийн загварын брэнд модуль бас болж исэн бил 2008 онд байсан. За тэгээд зарим хувцсны брэнд бол амьдралын хэмжээтэй холбоотой бүтээгдэхүүний Instagram одоо юу гэдэг нь хуваараа инфлюенсерүүд сурчлаад байдаг шүү дээ. Тэгж бас сурчилж мөнгө олт юм байна. Ягаад тэгэхээр 2010 оны яг их үеэр болохоор нэг санхүүгийн хүндрэлд орж исэн. Тэгээд бизнес эрхэлж исэн блэ тэр үедээ бас нэг юм ресторан, студ өөрийнхөө хувийн студийг байгуулах гэж үзсэн ч гэсэндээ энэ юусоо нөгөө дампууралд хүргэсэн. Тэр их мөнгө зарчаад байдаг ашиг олохгүй байсан. Тэгээд
ер нь дампуурлаас хэсэг зарлаж байсан. За хайр дурлал руу нөрөө тийм ээ. За Росана Жасмин гэж Антониг урт хугацааны хайр дурлалтай харилцаатай байсан бүсг байгаа 2012 онд болцож эхэлсэн. 2013 онд сүү тавиад гэр бүл болохоор төлөвлөж исэн буюу гэрлэгчээсэн л да. Гэтэ хосууд 2014 онд анхныхаа хүүхдээ одоо хамт өгтөж авсан ч гэсэн тий хүүхдээ төрөлөд удаагүй салах шийдвэрийг гаргасан байдаг. За яг салцсан ч гэсэндээ охиноо хамт өсгөөд нөхөрсөг харилцаагаа хатгалсаар байгаа буюу даав ээж хөөргийг бол гүйцэтгэж л явж байгаа. За тэгээ 2014 онд том охин төрсөн бол 2022-ны ихээр болоо төрсөн хоёр дахь охин байдаг. Гэтэ яг хинээс төрсөн бэ гэдэг нь бол мэдэгддэггүй. Ээжийнх нь мэдээллийг нуучсан юм билээ. За тэгээ хоёр охинтой гэсэн. Тэгэхээр охтынхаа талаар бол тэд одоо миний бүх зүйл намайг илүү сайн байлгах хамгийн том шалтгаанаа гэж ярьдаг. За сэтгцэн эрүүл мэндийн сэтгэл готролтоос орж исэн. Сүүлийн жилүүдэд орж исэн юм билээ. Гэтэ харьцангуй тэгээд яасан гэхээр биеийн жингийн асуудал буюу тархалж ирсэн. Бин ч өөрөө нэг хүмүүсийн сэтгэл готрол нэлээ оруулдаг юм байна л да. Тэгээд өөртөө ихтгэлтэй холбоотой сэтгэл зүйн тэмцлийг дот хуваалцдаг юм байна. Тэгээд 2020-с 2022 оны хооронд 2 жилийн хугацаанд дайд бод буюу дунд насны эрчүүдийн жингийн асуудал ч бас байт юм биш. За. Тэрэнд болоод спортоор хичээлээд 2 жил бол өөртөө өөрчлөлт хийж тэрэндээ тэмцэж чадсан. Тэгээд хамгийн хэцүү үе байсан ч гэсэн энэ бол миний хамгийн үн цэнтэй байсан үе гэж нэлийн туршдаг юм байна. За тэгээд одоо бол гэр бүл биеийн болон сэтгцэн эрүүл мэндийн нэн тэргүүн тавьдаг, 7 хононд амьдардаг. Тэгээд охидтой хамт аим шиг кино үзэх дуртай гинэ. Нийлээл аим шиг кино үзэх. Монгол хүмүүс бол манай нэвтрүүлгийг сонсох нэ. Тий. Тэгээд дээрэс нь караоке дуулдаг гинэ. Айгуу караоке дуурдаг. Ямарлтын өдрөө болж чигүүл гэр бүлээрээ 50 өнгөрөх дуртай юм билээ. Тэгээд олон нийтэд бол нийгмийн дарамт, эр хүний зовлон ярих нь ичхүүртэй хэрэг биш штэ. Надад бас тий зовлонтой асуудал байж штэ гэж хэлэх зоригтой уран бүтээлчтэй нэгэ гэж ярьд юм байна. За тэгээд нэг тийм актер гимт хэрэгт болох холбогдож байгаагүй. Яг зарим сэтгүүлийн мэдээсээр Антони нэг удаа машины торгол буюу одоо нөө зөрчиж торгуулийн зогсоол гэж байдаг штэ. Бишээ зогсоолын торгол гэж байдаг. Нэг тийм л юм байсан юм байна. Тэгээд ямар нэгэн шүүх мөхөр бол орж ирсэн удаа байхгүй. За тэгээд нөгөө нэг сэтгэл зүйн хямралын болохоор хар тамхинд одоо донтцсон юм биш үү гэж нэг хэсэг шууг гэсэн. Тэгтэн аюу гэж хариулсан гэхээр би им уудаг байсан ч гэсэн эмчилгээний зорилгоор уудаг байсан. Хизээж хууль бус хар тамхи хэрглэж байгаагүй гэж хэлээд энэ олон тамгуудыг зааж ирсэн юм байна. За тэгвэл одоо тэгэл сэтгэл зүйч гэдэг юм уу бүх талаас л арай л дээр болчихж байгаа л гэсэн үг яг үнэ. За тэгээд энэ хамтлагийнхны хувьд бол нэгээс нь бусд нь их нам жим тайван хэрэг зөрчилт холбогддог сайхан л амьдарч. Тийм байна. За болж ш тас. За баярлалаа дүргийн нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Цаамын найруулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Химэн шүттэй хоол идэх хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хялбар боллоо Корега мөн цэвэр тонголгод Сингигамд Акофина ус хамтран ажиллаа. Үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлгийн үйл аван сонсороо дүр баяртай баярлалаа. Баярлалаа.